сайн байцгаана уу бүсгүүчид. Сүүлийн баялагын сүлжээний тухай ярьсан видеодор хит хитэн асуултууд ирсэн учраас тэрэнд хариу олох гэж өнөөдрийн видеод Дасгалжуулагч академи үүсгэн байгуулагч, амьдрал болон бизнесийн дасгалжуулагч Моникаг урьлаа. Тэгээд баярлалаа. Манай өөрийгөө харьлах урлаг пэйжийн дагагч нараас асуултууданд хариулах болно. Одоо манай Цэнагийн фэн юм уу те даагчид Цэнагийн үнэтэй зөвлөгөөг сонсож байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэ? Тэгээд өнөөдөр энэ суугаар дамжиж чанартайгаа уулзах чадах их баяртай. Миний нэр болохоор Моника Бац гэдэг. Монголоор Бац хүн юм гэдэг тийм. Тэгээ ер нь бол би өөрөө Лондонд амьдардаг. Амьдралын дасгалжуулагч хийгээд ер нь бизнесийн дасгалжуулагч бол 10 жилийг ажиллаад хөдөлмөрлөөд ер нь миний ихэнх ажлууд ер нь бүх ажлууд бараг Монгол руугаа илүү чиглэсэн ажлууд яваад байдаг. Тэдгээр гадаад улсад ажиллаж амьдраад олон жил болж байгаа ч гэсэн Монголынхаа орчинд Монголынхаа нийгэмд байж байгаа нэг хэцүү бэрхшээлтэй асуудлыг яаж дасгалжуулагч гэдэг мэргэжлийнхаа дагуу хувь нэмэр оруулах вэ гэдэг дээр би нэлээх хүч өгч ажилладаг байгаа. Тэгээд миний бичсэн 2 ном байдаг. Бэрхшээл ба боломж, мөнгө ба миний үнцэн гэдэг 2 нэртэй ном байдаг. Энэ хоёр маань хоёулаа Монголд гараад нэлээ олон жил болж байгаа. Бас бараг 7-8 жил болж байгаа байна уу тий. Тэгэхээр энэ номоор мань дамжиж бас зарим хүмүүс намайг мэдэж магадгүй. Ер нь бол тий бид нар одоо юу гэдэг би өөрөө гадаад байдаг учраас бас Монголд байж байгаа хүмүүст нэг сайн мэдэхгүй байх. Тэгэхээр Цэнагийн найз нөхдөд дамжуулаад Монголд байж байгаа хүмүүстэй мэлж байгаад их баяртай байна. Тэгээ гадаад байж байгаа ч гэсэн хамаагүй тий. Өнөөдөр уулзж байгаадаа баяртай байна. За баярлалаа Моника. Хамгийн ихний асуулт баялагын сүлжээг илүү тайлбарлаад өгнө үү? Би нэг жоохон өөрөөрөө тайлбарлсан байгаа. Гэхдээ мэргэжлийн өн тайлбарлаад хүмүүс ойлгомжтой байх болно. Баялагын сүлжээ гэж яг юу байдаг вэ гэхээр монголч чинь бид нар нэг жоохон ядуу дуу сэтгэлгээтэй байдаг шүү дээ. Оюуны хүн өөрийнхөө мэдсэн юм харамлдаг ч юм, өөрийнхөө чаддаг юм бусдаас нуудаг ч юм уу, өөрхөн мэдээд авчвал намайг дуурайч гэж гэдэг юм уу. Тийм нэг айц дотор хүмүүс их ажиллаж амьдардаг шүү дээ, тий. Тэгэхээр баялагын сүлжээ гэдэг маань тэрнийхээ эсрэг зүгийг яриад байгаа юм, тий. Эсрэг зүг гэдэг дотроо бид нар яг юу яриад байна гэхээр Монголын нийгэмд өнөөдөр эрэг сэтгэлгээтэй юмаа үнэхээр хийж чаддаг, бие нэгээ дэмждэг, ойлгодог хүмүүсийн сүлжээ маань аягүй муу байгаа учраас бизнесүүд нь дандаа өрсөлдөгч шин чанартай яваад байна. Хамтран ажиллагч биш, тий. Бие нэгээ дэмждэг, ойлгодог биш. Бизнесүүд дандаа муу санаалсан бие биенээсээ юмаа нуусан хүмүүсаа нуусан тий. Нарийн ширийн юм ахлаа тустай аягүй стресстэй бие биенээсээ тусалцаа дэмжлэг авч чадахгүй эсвэл авж байгаа юмнууд байгальтай их байх хэмжээгээр актив шийдлүүдээ ерөөсөө бүрэн хэмжээд гаргаж өгч чадахгүй байгаа. Тэгэхээр баялагын сүлжээ гэдгээр би дамжуулаад яаж яана гэхээр глобал зах зээл дээр ч юм уу entrepreneurуд байна тий. Гадаад ажиллаж амьдарч байгаа монгол залуучууд байна. Бид нар маш их юм сурж байгаа, маш их юм мэдж байгаа. Тэгээд тэр хэмжээгээр бидний сэтгхүү задраад гадаад амьдарсан. Ялангуяа манай Цэна байна тий. Гадаад ажиллаж амьдраад ингээд юмаа сураад мэдээд ирэхлээр эргүүлээд бид нар яаж энийг хин нэгэн хүнд хэрэгцээтэй хувилбараар гаргаж өгөх үү гэдэг дээр ярьдаг тий. Тэгэхээр бид нар тэр хүмүүс маань эргүүлээд Монгол улстай хувь нэмэр оруулах ер нь гаднаас тэр харилцааг л үүсгэх гэдэг байгаа байхгүй. Тэр баялаг харилцааг би эндээ муу санаалахгүйгээр муухай ааш гаргахгүйгээр тэг би нэгээ дэмжиж чаддаг, би нэгээ хуулбарлахгүйгээр би энэсээ өөр төрлийн бизнес хийгээд тэрийгэ дэмжиж өгөөд хамтарч ажиллаад яг тэр хэмжээгээр тэлэх сэтгэлгээ байгаа юм. Бид нар яг анх би энэ баялагын сүлжээ гэдэг ухагтхууныг гаргаж ирэхдээ мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөрөөр гаргаж ирсэн. Тэгээд мөнгөний сэтгэлгээ хөтөлбөр дээр яг оролцоод ингээд ирэхээр хүний сэтгэлгээний задаргаа гаргаж ирэхэд яг энэ ухагтхуун маань аягүй хүчтэй хэрэг болж ирсэн. Тэгээ манай монгол залуучууд, манай хөтөлбөрт оролцсон залуучууд хоорондоо маш сайн найзууд болж эхэлдэг. Яг тэгээд энэсээ юу гэдэг би нэгээ дэмжиж ойлгох өнцг нь айгүй зөв ингээд хөгжөөд байгаа учраас хооронд айгүй сайхан дотны харилцаа үүсгээд хамтарч бизнес хийгээд иш тишгээ яваад ингээд нөхөрлөд эхэлдэг юмнууд нь айгүй хүчтэй байдаг. Тэгэхээр би цаашаа миний бизнес гэдэг хөтөлбөр дээр ер нь гэр бүлийн дамаам хөтөлбөрүүдээр ер нь гэр бүлээрээ хамтдаа тий тэр гоё орчныг эерэг орчин нөхцөл харилцааг бий болгох тэр хэмжээний харилцааг л бид нар баялагын сүлжээгээр дамжуулж өргөжүүлээд байгаа байхгүй. Тэ тэр утгаараа хэлж байгаа юм те. Гоё асуулт байна. Баярлалаа. Цэна.
Гой тайлбарлаа. Яг үнэ бид нар аль болох олон хүн хүрээсээ тий. Одоо ингээд бид нар ингээд энтэй ингээ байхаа оронд одоо Монголд байгаа одоо гэртээ сууж байгаа хүүхдээ хараад гэртээ сууж байгаа чадварлаг эмэгтэйчүүд байна. Олон жил нэг албан газарт ажиллаад бодохгүй нөгөө амар их тэтэрт гардаг тэр насны хүмүүс өөр өөрийн тий бизнестэй болох ийм гарцыг гаргаж үз. Тий. Ялангуяа нөгөө эмэгтэйчүүдийн хувьд нэг тийм асуудал байгаа шүү дээ. Одоо тий яг өөрийгөө хайрлах урлагч яг цагаад бол эмэгтэйчүүдэд хандсан юм байгаа даа шүү дээ. Ялангуяа 40 гараад эмэгтэйчүүдийн баярын мэнд төргийнээр өнөө. Тий шүү дээ. Тий. Тэгээд манай эмэгтэйчүүд аягүй хүчрэхэг мөртлөөс би өөртөө бизнес хийх гээд байгаа байхгүй. Тэр нь аягүй том аюул тий. Өөртөө одоо жишээлбэл яг эмэгтэйчүүд бизнес хийж байгаа эмэгтэйчүүд байгаад байгаа. Гэтэ жоохон ингээд эмэгтэйчүүд чинь нэг жоохон биендээ атаархдаг нэг тийм сонио өвчин байдаг штэ даалдуур тий хоос ахнараа өрсөлдөг ч юм уу хин энээсээ гоё вэ хин одоо лаг байна ч гэдэм үү хин тийм юм захирал болчлоо би тэрнээс доор явчлаа ч гэдэм өөрийгөө айгүй хөвгүүтгдэг ийм хүү хэмжээний харилцаа Монголд айгүй их байдаг юм шиг анзаардаг байхгүй хүн болгон CEO ч юм уу нэг байгууллагын ч юм уу бизнесийн дарга захирал болоо явцсан бид нар ч одоо 40 гараал ирэхлээр бүгдээр л тийм болж байгаа шүү дээ тий тэгэхээр нөгөө яг тэр маань эргүүлээд яг баялагын сүлжээг биш бид нар одоо найз нөхдөд байж болно юу байж болно гэтээ дандаа нөгөө юу гэдэг нэг тэрийг нэг айгүй гоё эрэг эргүүлдэг нэг тийм цөм хэрэгтэй байгаа юм шиг бодогддог байхгүй юу. Тэгээ яг тэр утгаараа энэ гоё ажлыг санаачилж хийж байгаа цанадаа баярлалаа. За баярлалаа. За тэгээд дараагийн асуулт өрхийн төсөв санхүүгийн боловсролыг хүүхдүүдэд яаж сургах талаар мэдээлэл өгөөч гэж байна. За өрхийн төсөв гэхлээр бид нар одоо ялангуяа мөнгөний сэтгэлгээгээд ингээ хөтөлбөр дээрээ ч юм гэр бүлийн динамик дээр бас гэр бүлийн төсөв үздэг. Тэгэхээр нөгөө гэр бүл дотор чинь гэр бүл дотор гэдэг юм өрхийн дотор болж байгаа хамгийн хурц маргаан зөрчилдөөний нэг нь мөнгөний асуудал гэдэг байна. Тэрийг зөв зохицуулж чадаагүй. Тэрийг гэхдээ зохицуулахдаа яадаг гэхээр биенийхээ гарыг чи ингэж байгаа юм чи би ингэж байгаа юм чи гэдэг юм нэг тийм сонин нэг юу гэдэг юм би энтэйг үнэн шударгаар мөнгийг ярьж чаддаггүй мөнгнөөс мөнгө чи аягүй хүчтэй шүү дээ тий бид нар үгүйсгэж өрөөсөө чадахгүй мөнгө хүн болгонд хэрэгцээтэй гэдгийг мэдж байгаа ч гэсэн мөнгө ярихаас аягүй цээрлээд байгаа байхгүй тэр харилцаа мөнгө ярьж байгаа хэрэгцээ нь яг аягүй хүндүүртэй зовиртой ялангуяа мөнгөтэй байж байгаа хүнд маш их зөөвөртэй. Яагаад тэгэхээр мөнгөтэй байж байгаа хүмүүс баахан авлагатай байж нөгөө хүмүүсээс монголчуудын нийгэмд байдаг хамгийн элбэг тийм харилцаа байдаг байхгүй. Тэгэхээр бид нар өрхийн одоо төсөв гэж ярихаас гадна би бас нэг тийм хөндөртэй жоохон сэдв хүндчихэд тэрний яадаг гэхээр одоо жоохон ингээд амьдрал нь гайгүй болоод тогтворчоод би ахыгаа их чигээ дүүгээ харах хэвээр хандах хэвээр гэдэг нөгөө илүүдтэй мөнгөө зориулдаг шүү дээ эмгтээчүүдийн чинь гол гэм нь тэр байдаг байхгүй бусдыг аврах гад бусдыг одоо тэг бусдад тус болох гээд ингээ хамгийн мацчихдаг тэгэхээр дараа нь бөө нөгөө гэр бүлийн юм зөрчилдөөнтэй тийм мөнгөний зөрчилдөөнтэй тэр харилцааг үүсгэждэг байхгүй тэгэхээр өөрсдийнхөө одоо хүн чинь нөгөө шаазгаа зүг болоод хийх газар гэдэг шиг шүү дээ. Өрхийн төсөв Монголын нийгмийн өрхийн төсөв ямар байдалтай байгаа юм гэхээр аюултай тийм сонирн байдалтай байгаа байхгүй. Хадгалсан мөнгө цалингаас цалингийн орно гэдэг маш олон хүмүүс зовлонгоо ярьдаг. Тэр маань яг цагаат бол нөгөө өрхийн төсөв гэдэг юм өрхийн одоо ирээдүйд энэ хоёр хүн хамтарч хоёлаа яаж ажиллаад ямар тэгшинд зөв рүү одоо хөгжүүлэх гээд байгаа гэдэг гэр бүлийн зорилго маань аюул бүрхэг байдаг аюул тодорхойгүй би нэг ойлгочлоо ойлгоогүй гэдэг ч юм уу би ийм хүсэж байна гэж байгаа ч гэсэн тэрийг ерөөсөө нөхөртөөгөө их нэртэйгээ ярьж чадахгүй тэр маань эсвэл тэрийг олоод одоо ярьдаг хүмүүс байна л да их бага хэмжээгээр тэр нь гэхдээ аюул сэтгэлийн эмоцнда гаргаж тэр нь зөв буруу юу гэдэг яриа ерөөсөө өрнөдөггүй хоёр хүний оронд тэгэхээр яаж яана гэхээр тухайн одоо худалдаа авах шийдвэрийг ч юм уу нэг машинтай болох хэрэгтэй байна энэ машиныг сайжруулахгүй одоо машинтай хүмүүс бүгдээр л машинтай байгаа шүү дээ тий гэтэл энэ машиныг сайжруулах хэрэгтэй байна тэг хэрэгтэй байна ч гэдэг юм уу нөгөө энэ нөгөө тэр нь зүгээр эмоцнд автцсан л юм байгаа байхгүй нэг болохгүй байна тэгээд энэ тэрнээс биш яг ингэж төлөвлөөд хоёлаа ингэж хамтын одоо ийм юугаар ч гэдэм үү гэр бүлийн төсөв хоорондоо ярьдаг тэр нөгөө хэсэг маань айгу багтаад байгаа байхгүй ялангуяа эрэгтэй хүн тэрийг гаргаж ирэхэд айгу хүндрэлтэй байдаг мөнгө ярихад айгу эмзэг сэдэг байдаг учраас мөнгө ярихаараа боож фүх гэдэг уур нь хүрчээдэг хаалга сав гарчмаар санагдаад байдаг эмэгтэй хүний өвлөө зан төвчигдэхгүй тий тэгэхээр нөгөө өрхийн төсөв гэдэг ингээд ярихлаар
бид нар тэр сэдвийг одоо бид нар албан ёсоор зүгээр өрхийн төсөв гэдээ ярьчихлаа айгүй амархан юм шиг сонсож байгаа байхгүй. No, it's really difficult topic. Тэгээ айгүй хэцүү сэдв байхгүй. Тэгээ тийм учраас бид нар энийг айгүй сайн ойлгож яаж гэр бүлийнхаа хүнтэй нөгөө илэн далангуу мөнгө ярьж суралцах уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэр маань асар том асуудал байхгүй. Асар том проблем. Тэ зүгээр нэг амархан одоо болдог бол тэр чинь эмзэг сэдв байхгүй. Хин хоёлаа хөдөлмөрлөл одоо өглөө өдөр оройгүй амьда химих гээл ариндаа илүүг олох гол тий ингээл явж байгаа. Гэтэл манай монголчуудын нөгөө санхүүгийн боловсрал айгу доогуур байдаг юм билэ. Тэгэхээр яадаг вэ гэхээр маш энгийн зохицуулж болохоор арга техникүүдийг мэддгүйгээсээ болоод л хохироод идэг. Тэгээ хэдэн жилийн дараа урч одоо 40 гарцсан байж байгаа эмэгтэйчүүд ирчүүд ингээ харахаар бас л нөгөө өөртөө яайдаа гэсэн нөгөө л дараагийнхаа тэрнээс тэдийг орж ирнэ. Тэгэхээр нэг мөнгөтэй болохоороо гэдэг төсөвтэй. Тэгэхээр яаж яана гэхээр би нэг жоохон мөнгөтэй болохоор л энийг хийн гэдэг төсөвтэй болохоор тэр нь Азийн шоо шиг юм эргэлдээд байгаа байхгүй. Нэг хүн мөнгө өгдөг эсвэл нөгөө хүн авалгаа өгдөг тий. Тэгэх жишээ нь ийм нэг сонин систем байгаад байгаа. Тэр маань яаж яана гэхээр нөгөө гэр бүлийн чинь нөгөө тогтвортой харилцаанд айгүй сөрөг нөлөөтэй байгаад байгаа. Зүгээр өрхийн төсөв мөнгө санхүүнаас гадна тэр асуудал маань айгүй хүнд байгаа. Тийм учраас би энэ мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөр дээр бол айгүй их тэр нөгөө одоо зүгээр яг өрөх гэдэг сэдвэрээс биш л дээ. Тэр хүн өөрийнхөө зүгээс яаж би мөнгөтэй хандж байна, яаж одоо мөнгийг яаж байна, одоо тий зарцуулж байна гэдэг юм а мэдхээс ахуулаад гэр бүлийн динамиктар бол илүү нөгөө гэр бүлийнхаа төсвийг ярьж эхэлдэг байхгүй. Тэгэхээр аюу хүчтэй өөрчлөлтүүд гарч ирдэг. Өрхийн төсөв дээр бид нар гэр бүлийн би бол та нарт яг зүгээр хөнгөн зүгээр арга хэрэглээд гэхэд өрхийн төсөв гэдэг дотор гэр бүлийн голын данс гэдэг юм гаргах гэж хэлээд байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр манай гэр бүлүүд ингэдэг юм билээ хөвчлэн. Нөхөр нь нэг одоо тийм төлдөг, эхнэр нь хүмсээ базаадаг ч юм уу. Ингээд тусдаа ингээ юмнууд явагдаад байгаа байхгүй. Хин яг хэдийг олдгоо бол нарийн мэдхгүй, зарим нөхөр нь илүү олсон ч гэсэн гайгүй хоо олсон ч гэсэн тэр нэг тусдаа юм явагдаад байдаг. Эхнэр нь тэргээр хардас сэрдээ нөгөө илүү дутуутай мөнгө хаашаа игээд байна ч гэдэг юм уу. Хүүхэндээ байна уу, яагаад байна уу. Нөгөө л нөгөө хүний амьдралын асуудал явагдаад байна шүү дээ. Эмэгтэйчүүдийн нөхөртөөгөө харьцах тэр нөгөө харилцаа маань жоохон бохирдуухан бол энэ мөнгө төгрөгийн асуудал чи эргүүлээд нөгөө ужиг болсон айгу хүнд сэдвүүд чинь гарч ирээд байгаа байхгүй. А тэрний оронд бид нар яах вэ гэхээр мөнгө гэдэг чинь нэгэн талаад айгу хүчтэй зэмсэг учраас энийг айгу би энтэйгээ илэн талангүй ярилцсан сурах хэрэгтэй. Тэрийг айгу эмзэг сэдв учраас мөнгнөөс болоод гэр бүл салах аюул зөндөө байна. Тэгээ мөнгнөөс болоод зарим одоо хүмүүс бүр хүнд сэтгэл санааны хүн депрессэнд орох ч аюул байна. Тийм учраас энэ бүх асуудлууд ерөөсөө зүгээр хөнгөн бодоод ч юм уу хайчдаг юм байгаагүй. Мөнгнөөс болоод эхнэр нөхрүүд нэг нь гадаад руу мөнгө хийх гэж явчихсан. Тий, эдгээр чинь бүгд мөнгнөөс шалтгаалсан юм байхгүй. Нөгөө өрхийн төсвөө тооцоолж чадаагүй учраас угжирсан нөгөө проблем чинь Монголд асар хүнд байгаа байхгүй. Тэгэхээр энэ проблемыг бид нар яаж шийдэх вэ гэхээр ерөөсөө л өөртөө тулж ажиж, өөрийгөө бие өөрчилж ээж, өөрийнхөө гаргаж байгаа мөнгөтэй харилцаагаа өөрчилж ээж, тэгээд гэр бүлийнхаа хүнтэйгээ илэн далангууд тэрийг ярих зориг гаргаж ээж бий болгож байгаа байхгүй. Яг мөнгө зориг гаргаад ярьж байгаа ч гэсэн тэр нь эргүүлээд нөгөө хэрүүл болчих гээд байдаг учраас яадаг вэ гэхээр тий айгүй эмзэг болт байдаг байхгүй. Тийм учраас бид нар энэ сэдвүүдийг чухалчилж үздэг. Мөнгөний сэтгэлгээ дээр бол цэвэр нөгөө мөнгөтэй харьцах харьцаа, мөнгө би яагаад мөнгнөөс айгаад байгаа юм? Би яагаад мөнгө олохлоор хүмүүс чинь нэг мөнгө олох боломж байгаад ах чи өөрийг ингээ хаагаад боогоод ингээ байхгүй. Тэгэхээр нөгөө гэр бүлийн төсөв бодлого юмнууд чинь яг тэр тухайн үеийн эмоцоос шалтгаалах гэдэг байхгүй. Тухайн хүн өөрөө ямар одоо сэтгэлийн хаттай байна, ямар байдлаар нэмийг ойлгож байна, эсвэл одоо боловсролын түвшин ямар байна гэдэг дээр хүртэл ялгаацлага байгаад байгаа хэрэг мөнгөтэй харьцах харьцаа. Тэгэхээр яг тэр утгаараа зарим нь бол за боловсролын түвшин биш юм а гэхэд зүгээр нэг амьдралын хат ухаан байдэн шүү дээ, тийм хүмүүс бол арай өөр байдаг. Гэр бүлийн өрхийн төсөв. Ягаад гэвэл одоо өдөө 40 гарцсан насн дээр бол зарим хүмүүс айгүй сайн санхүүтэй байдаг байхгүй. Айгүй болгоомжтой, айгүй сайн аваа явцсан. Гэтэ тэр нь амар харна. Тийм юу байдаг байхгүй. Ягаад гэвэл нөгөө мөнгүүгээс орчих юу гэж айгаад ингээд айгүй бөөцөлөөд ингээд сурцсан. Тэр нь ерөөсө хүнээс мөнгө зээлэх дургу мөнгө зээлүүл дорн төлдөг нэг сэтгэл зүйтэй. Нөгөөх нь болохоор хүнээс амар их мөнгө зээлдэг, хүнд баахан өгдөг авлагатай. Энэ тийм мөнгөний татлаа төтлөө нөгөө харилцаа нэг өндөр иждэг байхгүй. Тэгэхээр Монголын нийгэмд өрхийн төсөв гэдэг ямиг өөрчлөхөд яг энэ том
сэдвийг бид нэр хөндөх хэрэгтэй болчихдог. Тэгэхээр энийгээ бид нэр зохицуулж сураагүй бол яхахгүй аюу стресстэй амьдрал байхаас сурахгүй байхгүй. Тэ. Тэгээд энэ амьдралын чанар чансаа асуухад яг тэрнлүү байгаа. За хоёр дахь сэдв нь юу вэ гэхээр нөгөө хүүхдийн мөнгөтэй юу гэсэн шүү дээ тий. Тэгэхээр хүүхдийг мөнгөтэй харьцахад бид нар ингэж үгүй. Аав нээж нь мөнгөгүй шүү. Одоо хүүхдүүдэд заахтаа аав ээж тийг зааж үгүй. Аав нээж нь мөнгөгүй шүү. Нөгөө нэг л их зовцсон хүн битгий миний хүүхдний юм нэхээрээ харин тий. Битгий хүүхд юм нэхээрээ аав ээж нь зовоод байгаа шүү гэдэг мессежээр л харцдаг байхгүй юу. Мөнгөтэй би мөнгөгүй учраас надаас битгий их юм нэхээрээ гэдэг байдлаар. Тэгэхээр нөгөө хүүхдий чинь тэр нэг харахад аюу зөв нэг хөөрхийн харилцаа үүсээд байгаа юм шиг. Гэтэл нөгөө хүүхдийн чинь сэтгэл зүйд аюу хүн депрессний тэр ядуурлыг бий болгож эхэлдэг гэдгийг бид нэр ойлгодог байхгүй. Тэ? Аюултай байгааз сонсож байгаа энэ сэдв бол амар аюултай сэдв. Тэгэхээр яадаг вэ гэхээр нөгөө аав нээж нь хүүхдтэй энэ чи мөнгөөр миний хүүхдгий одоо энэ нэгчээ болдгоо шүү, тэгдүү шүү. Эсвэл нөгөө хүүхдтэй би мөнгөтэй болвол тэгэх ёстой, ингэх ёстой гэдэг нөгөө нэг одоос нь таблет ч юм уу, гар утас ч юм уу, iPhone тэ ингээл янз янзын юмнууд авч өгч ш iPad, Mac одоо нэг үнэтэй юмнууд ингээ хүүхдүүд аваад бид нар бол дутаагүй тэгээгүй учраас гэдэг нөгөө нэг эргүүлээд яг нэг тэргээ өөртөө айгу баян гэдэг хүнээс нэг доогоор орохгүй баян явж болж байгаа шүү гэдэг юм эд материалаар харуулах гэж их оролдоод ахлаарэ нөгөө хүүхэд маань яа гэхээр мөнгөний үнцийг ойлгож мэдэхгүй нөгөө агаараас л нөгөө мөнгө нь ороод ирчихсэн. Хоёр экстрим тий хоёр экстрим тийм нэг ялгаатай харилцаа байгаа байхгүй. Тэгэхээр аль нь ерөөсөө хүүхэд чинь мөнгөний хариуцлагыг ч юм уу мөнгийг үнэн зөв өөрийгөө үнэлэхтэй ерөөсөө тэр мөнгө нь хамаарлаггүй байгаа байхгүй. Тийм учраас бид нар гэр бүлүүд яах ёстой юм бэ? Хүүхдүүдтэйгээ харьцахтаа юу гэж хэлж ямар зөвлөгөөгөөр хүүхдүүдээ мөнгөтэй харьцаж сурах ёстой юм бэ? Тэгэхээр хүүхдэд зориулж тогтмол мөнгө өгөөд тэрийг нь өөрийг нь одоо reward хийх зорилгоор шагнал өгөх зорилгоор ч юм уу тэр хүүхдээ одоо хийж байгаа одоо зөв үйлдэлийг нь шагнах урамшуулах маягаар гаргаж ирэхгүй. Жишээл одоо хүүхд чинь хоол игээ сурыг оройдоо нэг оройдоо хоол идэг бол тэрэнд нь зориулаад нэг хідэн төгрөг өгдөг ч юм те. Тэгээд ингээд ахлаар нөгөө хүүхд чинь урамшаад хоол хийх нь надад мөнгө ирээд идэв юм. Тэгэхээр ямар нэгэн ажил хийх юм бол надад мөнгө орж ирдэг гэдэг менталити байх юм бол тэр хүүхд чинь өөрийнх нь одоо жишээлбэл тэр хүүхэд эвгүй ааш зан гаргалаа тий онцгүй ааш зан гаргал хариуцлагагүй үйлдэл хийлээ алдаа гаргалаа тэрийг ухамсарлахгүй уучлахгүй уухгүй байгаад бол тэр хүүхэд мөнгө авах хэрэггүй байхгүй. Тэгэхээр бид нэр тэрийг нь мэдэхгүй одоо нөгөө баян аауд гэдэг юм баян одоо санхүүгийн дараа жоохон гайгүй болсон аав ээж байгаа даа шүү дээ тий тэд нар зүгээр л тэр хүүхдүүдийг нэхлээр нь л аваад өгчтэй. Ерөөсөө тэр хүүхдийн хариуцлах ч юм уу зөв хийж гэнэ үү буруу хийж гэнэ үү гэдэг тэр хүүхдийн үйлдэлтэй тэр харилцаа үйлдэл ерөөсөө байхгүй юм явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийнхаа тэр одоо сэтгэхүүн төвшингийг бид нар харахгүйгээр зөвхөн эрэлт хэрэгцээнд бид нар угжлаад ахлаар нөгөө хүүхд чинь нөгөө эрхийн тийм болж байгаа байхгүй эсрэгээрээ тий нөгөөх нь бол амар нөгөө зовцсон амар мөнгнөөс болгоомж зайцсан хүүхэд юм авъя гэхээр лайгаа чичирдэг хүүхэд байгаа байхгүй нөгөө өөртөө юм зориулж чадахгүй өөрөөсөө харамлдаг өөрийгөө ядуу хүн би одоо зовцсон хүүхэд гэдэг мэдрэмжтэй. Тэгэхээр аль алинд нь бид нар ямар баланс өгөх ёстой юм бэ? Энэ хүүхдэд юуг нь өгөх ёстой? Тэр хүүхэд мөнгөөр өөрийнх нь хийж байгаа үйлдэл өөрийнх нь хийж байгаа юм мөнгөөр дамжиж урамшигдаад байна гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь тэр хүүхдийн зориг хүсэл мөрөөдөл нь яг юу байдгийг гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Тэр хүсэл мөрөөдлийг нь мөнгөтэй холбож өгөх хэрэгтэй байгаа байхгүй. Тэр хүсэл мөрөөдлийг нь аав ээжүүд сайн сонсож ойлгож мэддэггүй ярилцаж сураагүй байдаг учраас яадаг вэхээр тэрнтэн тохирсон биш зүгээр л нэг өнгөн болж байгаа юм дээр нь бид нар шагнал өгöd байгаа. Тэгэхээр аюу байл та тий. Тэгэхээр тэрийг бид нар их бага хэмжээгээр жоохон хөөцлөх цаг нь болцсон юм шиг санагдаад байна надад. Хувийнхаа зүгээс. Тэгээд тэрний ялгаа нь яадаг вэ гэхээр танаа хүүхдээ шүү дээ мөнгөтэй өөрөө багаас харьцаа сурчвал та нар ирээдүйдээ зовох хэрэггүй болчих гэсэн үг байхгүй. Бид нар өөрсдөө ирээдүйдээ зовох хэрэггүй. Эмээ өвөө болчоод нөгөө хүүхдийн хаараас хөөцөлтэй бол нөгөө одоо манай хүү яах вэ арх уугаад юу яж болоо аваагаасаа юу яж байгаа. Одоо нөгөө нэг хүмүүсийн нэг эмээ өвөө нарын одоо хадмуудын санаа зовдөг проблем тэр байгаа байхгүй. Манай хүү тэгчих болов. Манай охин тэгэл нөгөө хүүхдээ чирэл гүгээд ирэх болов. Бас нөгөө хэрүүлээ буу ядаргаа энэ хоёр гэдэг. Нэг сонин гурвалжин дөрвөлжин нөгөө нийгмийн проблем байгаад байгаа байхгүй. Тэрийг бид нар яаж шийдэх вэ гэхээр маш энгийнээсээ багаасаа чиний хүүхэд ирээдүйд тийм байдалд оруулахгүй тул мөнгөндөө хариуцлагатай болгож өөрийгөө амьдралыг авч явах чадварыг мөнгөөр дамжуулж гаргах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгчвэл
энэ хүүхд чи яадаг вэ гэхээр би мөнгөндөө хариуцлагатай байсан бол өөрийнхөө хийж байгаа үйлдэл дээр хариуцлагатай болоод сурчдаг. Өөрийнхөө хийж байгаа үйлдэлд хариуцлагатай бол та нар араас нь санаа зовж эхнэрээсээ салж гэнэ үгүй тий хүүхдээ одоо нөхрөөсөө салж гэнэ тэрэнд бол та нарын проблем биш болчихж байгаа байхгүй. Эргүүлээд яадаг вэ гэхээр тэр хүүхдээ ямар ч байсан сонголт хийхдээ би зөв юм хийж яана гэдгийг мэдээд сураад ухамсарлаад эхэлдэг. Тэр суурийг нь бид нар монголчууд аягүй сайн гаргаж өгөх хэрэгтэй байна. Хэрвээ бид нар тэрийг гаргаж өгч яас нөгөө хүүхдүүд чинь одоо тийм учраас нөгөө бид нар Монголын нийгэм би одоо гэр бүлийн данамж дээр энийг аягүй их ярьдгийг. Яг цагаат бол Монголын нийгэмд эрчүүд бүрэн боловсроогүй эрчүүд байна. Залуучууд тий эмэгтэй хүнтэй харьцаж мэдхгүй. Эхнэрээ яаж сайхан байлгахаа мэдхгүй, сураагүй. Эхнэртэйгээ яаж секс хийх, эмэгтэй хүнийг яаж тааланж авдгийг мэдхгүй. Маш энгийн ярахад тий. Тэр маань яаж яана гэхээр нөгөө бага насны хүүхэд чинь багадаа байхдаа нөгөө сексийн харилцаа ч юм уу одоо гэр бүлийн нөгөө мөнгөний харилцаа гэдэг ямыг ерөөсөй ойлгоогүй тэрийг ярахтаа айгүй нөө жоох ицсэн нуусан тийм сонирн байдалтай эсвэл тэрийг бүр ингээд айгүй амар бүр тий эсэргээр айгүй амар ирээ цэргүй байдал руу ичгүй болцсон бүр нэг ичгүүр сонжург болцсон ийм левелүүд явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө амьдрал яаж яана гэхээр тэр хүмүүс чинь амьдрал гараад ирэхээр тэр яг тэр хаашаа гаргаж тий. Тэгэхээр би одоо саяны тэр нөгөө мөнгө хүүхэд гэл айгүй гүн айгүй том бэрхшээлүүд ярьдаа шүү дээ тий. Эдгээр бүгд шийдэгдэж болдог бэрхшээлүүд байхгүй. Ямар ч өвжирсэн том проблем бай хамаагүй шийдэгдэж болдог юмнууд бүгд эрүүл сэтгхүүгээр тухайн хүү ухамсараа гаргаад за ийм байсан байж болно. Гэтэ ийм байх алба ирээдүйд байхгүй гэдэг шийдвэрийг хүн болгон гаргах чадвартай байдаг боломж байдаг гэдгийг хэлмэлээ да. Тэгэхээр энийг бид нэр өөрчилж болно. Бид нар одоо ямар аль өнгөрсөн одоо юу гэдэм бидний эмээ өвөө ээж аваад би одоо монголчуудыг хэлээд ингээд яг хөтөлбөрт оролцуулаад хүмүүсийг яриулаад ирэхээр яг энэ проблемууд чи бүгд давтагддаг сонсогддог байхгүй. Би зохиогоод яриад байгаа биш шүү дээ тий. Тэгэхээр яг нийгэмд маш элбэг байдаг одоо том асуудлыг бид нар шийдийг гэвэл яг энэ чиглэлөөр бид нар өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Тэгэхээр нөгөө мөнгөтэй харьцсан гэдэг нь эргүүлээд би нэг юмтай зөв харьцаа сурцсан бол нөгөө юмтайгаа зөв харьцаа сурна шүү дээ. Амьдрал шал өөр болчихж байгаа байхгүй. Тэгээ тэргүүрээ их чидтэй гоё. Харин айгу нөгөө багт нь ингээд нөгөө мөнгөгүй би чинь бид нар чинь нөгөө мөнгөгүй нөгөө зах зээлийн үед төрсөн өссөн хүмүүс те баргийн ээж аав нөгөө мөнгөгүй лээс тэгээд би нэг дараа нь ингээд жоохон цалин аваад тэгээ ажил хийгээл цалин аваад тэгвэл яг тэр нэг жоохон багт мөнгөгүй юу ч авч чаддаггүй байсан. Тэрнийг боддгийм уу яа дийс. Би одоо л мөнгөтэй болсон чи би дуртай юм аавна гэл амар өрн тарал хүн болчтой юм шиг байл шүү дээ. Тий, яг нэг бид нар ингэдэг байхгүй. Бид нар амар юу дутагдаад байна. Багада би юу дутагдсан тэрнийхээ төлөө extreme level явдаг байхгүй. Мөнгөтэй болохоор эсрэгээрээ. Тэгэхээр нөгөө харагдаад өссөн үе шиг одоо гоё нэг идэх юм. Нэг гоё хоолнд орох юмсаа гэдэг жишээ нь тий. Зарим хүмүүс ингэдэг шүү дээ. Яг дасгалжуулт тэгээ чи яг юу өсөж чинь ингэдэг байхгүй. Гадаадд ч юм уу одоо Монголд ингээд айгүй хэцүү хүнд хэцүү нөхцөлтэй байж байгаа гадаад гарцсан хүмүүс ингээд дасгалжуулт таяадаг байхгүй. Би тэрийг аягүй сан. Тэр нэг тохиолдол лавл нэг охин байсан. Тэгснэ би стандараа насаараа ингэж хүний боос ингэж амьдраа би амар хэцүү байна монитор хийгээл тэр аягүй их юм ирсэн. Яасан чи одоо яг ямар ингэж яг юу юм хэрэгс чи биш амар гоё газар хоолнд ормоор аягүй хөөрхөө. Тэгэхээр бид нар яг яаж яана гэхээр нөгөө баг байхад нь энэ хоол ч гэдэм энэ юм амар үнэтэй аягүй хэцүү гэдэг ингээд юу яатсан. Ерөөсөө надад олдохгүй юм гэж бодцсон. Тэгэхээр амттай хоолыг нэхгүй хамттай хоол хийж идчихсэн гэдэг юм надад төлөвшсөн баг жишээ нэ. Тэгэхээр тэр бол зүгээр нэг жишээ шүү дээ. Нийтдээ мөртлөгөөс яг бодит хүний л хүсэл мөрөөдөл шүү дээ. Тэр багтаа байхгүй байсан юм а хүн эсрэг зүгээр аяг их боддог байхгүй. Бид нар мөнгөгүй өссөн бол мөнгөтэй болохын төлөө хамаг юм зохицуулна. Ажил бизнес одоо хамаг юм зохицуулна. Юутай одоо найз нөхдөдгөө ганцаараа байсан бол яаж хийж байгаа одоо тий би ийм хүмүүс ямар азтай юм бэ? Тэг эсрэг зүгээрээ яг тиймэрхүү маягаар бид нар одоо ямар нэг юм дээр хандаж эхэлдэг. Хэрвээ би олон найзтай байсан бол арай нэг өөр байх чинь айгу тайван тий энэ хүмүүс байж идэг гэдэг. Нөө дутуу юмнууд за бид нар хүсээд байгаа байхгүй. Тий аав ээж нь айгу одоо анхаарал халамж тавьдгүй аригчин ч юм уу хүнд нөхцөл байж исэн хүмүүс яадаг гэхээр өөрөө сайн аав гэж болох гэж айгу хичээдэг. Эсрэгээрээ.
Өөрөө сайн би өөрөө зовсон учраас би хүүхдийг ингэ зовоож болохгүй гэдэг үн цэнийг аягүй сайн ойлгодог байхгүй. Тэгэхээр нэг эсрэг зүгээсээ бидний одоо аав ээж бас буян байхгүй их бах хэмжээгээр амьдаа тий бид нарыг юугаар дутаач бид нар тэрийг нь эсрэг зүг рүү тэмүүлнэ гэдэг чинь бас л нэг бодлын нэг ялгаа байгаа байхгүй тий. За тий сонио. Тэгээ дараагийн асуулт их шал өөр асуулт гэхдээ ингээд дасгалжуулалттай бие лавдыг холбож байгаа. Сэтгэлийн гутралыг яаж арилгах вэ гэсэн асуулт бас ирсэн. Айгуу гоё асуулт байгаа. Тэгээд айгуу хүнд сэдв штэ. Бас нөө юу штэ энэ асуусан хүнд би их энэ асуултаа ингээд асуугаад бичсэнд их баярлж байна. Яг л Монголд ялангуяа сэтгэлийн гунигтэй гутран байдлыг одоо acceptance гэдэг хүлээн зөвшөөрсөн тийм одоо байдал одоо жоохон үүсэж байна гэж харагдаж штэ. Одоо сэтгэлийн гутрал гэдэг дээр би нэг айгүй чухал хэд хэдэн жоохон сэдвүүд гаргаад өгчэй гэж бодож байна. Тэгвэл сэтгэлийн гутрал гэдэг ямар хүнээс их гарч ирдэг вэ гэхээр бэлэнчлдэг хүнээс их гарч ирдэг. Бус хүмүүсээс айгүй өндөр горилго тавиад тий энэ ингэхгүй байхын гэдэг нэг юм гомдцсон байгийн гутрал байгаа байхгүй. Нэг хэсэг нь тий утгаараа тий хоёрдугаар хувилбар нь юу гэдэг вэ гэхээр айгүй өндөр стандарт амар төгс төгөлдөр юм хүсдэг хүн. Ийм нөгөө огт боломжгүй одоо ийм лаг байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл яагаад ийм байхгүй байгаа. Тэр нөгөө өндөр стандартын харьцуулалт хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр харьцуулалтаа бодоод олохлоор харахлаар тэрнтэй юус нийлэх юм байхгүй. Тэ? Тэгэхээр айгүй оптимистик байхгүй. Хитрхи оптимистик. Тэ? Хитрхи оптимистик, хитрхи гоё юм хүсээд тэр нь амьдралд нийцэхгүй байгаа учраас гутраад байгаа байхгүй. Сэтгэл болж яг тэрний ичээд байгаа. За дараагийнх нь айгүй том шалтгаан юу гэдэг вэ гэхээр энэ байгаа. Яг бодит амьдралын одоо хэмжээс нөгөө юмнууд айгүй өрөөсгөл байгаа байхгүй. Яг одоо юмд тий бодит амьдрал гэдэг бодит амьдрал дотроос бид нар хараад харьцуулдаг юмнууд айгүй шудраг бус болчиход байгаа. Шудраг бус. Тэрийг хэлж байгаа. Тэр маань яаж яана гэхээр одоо жишээлбэл би амар одоо юу гэдэг нэг удаа хийгээл би юм лаг болох хэрэгтэй гэж бодсон. Нэг юм оролдоо ч юм уу тий. Лаг болох хэрэгтэй гэж бодсон. Тэгтэл бодит амьдрал тэр нийцэхгүй байгаа байхгүй. Би нэг удаа хийсэн чинь нэг хүмүүс тоодгүй, хардгүй, хийдгүй тий. Одоо үнэлдэггүй. Ингээд намайг оролдоод ахад гарч байгаа үр дүн онцгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бодит амьдрал дээр тэр маань одоо юу гэдэг нөгөө түрүү чи хэлжсэн тэр харьцуулал юутай айгүй хамааралтай юм байгаа байхгүй. Би хэдийн хэмжээний үйлдэл хийж ээж дараа нь тэр үйлдэл хийж юм нөхцөл байдлыг үүсгэж ээж дараа нь тэр шагналаа авах хэрэгтэй юм ба гэдэг харьцуулалт нь айгүй хол байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэрийг нь өөрчилж өгөх хэрэгтэй. Тэгээд яг би одоо дасгалжуулагч хүнийхээ зүгээс сэтгэлийн гутрал хаанаас гарч ирдэг вэ гэхээр зүгээр цэвэр толгой дотор чинь өрнөд байгаа юм байхгүй. Тэр зөрчилдөөнийг арилгаж болно. Бид нэр тархиндаа аягүй их програмчлагдчихтэй шүү дээ. Ер нь бага байхасаа. Тэрийг бид нэр хөтөлбөр дээрээ ч гэсэн аягүй их ярьдаг шүү дээ, тий. Мөнгөний сэтгэлгээ дээр бид нэр тэрийг аягүй гүн ярина. Аягүй сайн ярина. Бүр ингээд ийм учраас. Тэгэхээр бид нэр тэрийг нь солиод өгчлөөр бидний даалт ухамсарт юм уу нийгэмд болоод байгаа өрнөд байгаа нөхцөл байдал болоод байгаа юмнуудыг бид нэр аягүй одоо юу гэдэг тэрийг харахтаа бид нэр ойлгоцсон байгаа ойлголтнууд нь аягүй буруу зүрх үйждэг байхгүй. Монголын нийгэмд болж байгаа юмнуудыг. Тэгээд тэрийг айгүй гинэ онгорлоо байгаа байхгүй нөгөө бодлоо хүмүүсийн хэлж байгаа юм болгонд өлгөж аваад яг ийм байх ёстой л гэж хүлээгээд зөвшөөрсөн. Яг мачуур гэдэг юм уу боловсрцсан ухаанаар өөрөө тэрийг харьцуулж бодож үзээгүй байгаа байхгүй. Багаараа ярахад бид нар яг хөтөлбөр дээр оруулж ирээд яг тэрийг чи шүүгээд өөрчлөлтийг хийгээд ирэхлээр нэрээ тийштэйгээд одоо байж байгаа юм чинь баг silly гэж бид нар ярьдаг ш нэг айгүй тэнэгхэн нэг тийм айгүй жоохон өгчиг тийм сони юм байгаа байхгүй. Тэгэхээр тэр програмчлалыг нь солиод өнцгийг нь өөрчлөөд өчгөхлээр тэр гутралч арлаа явчихна гэсэн. Тэгэхээр миний арга одоо чамд гэж хэлэхэд одоо энэ яг асуултыг тавьсан хүнд гэж хэлэхэд энийг өөрчлөхийн тулд нөгөө харьцуулалтаа шалгаад гутрал гэж яг юу хэлээд байгаа юу юунаас болоод чи гутраад байгаа тий яг юунаас шалтгаалж гутрах шалтгаан чи яг юу байгаа. Тэгээд тэрийг ингээ хэлж байгаа тэр тайлбаруудаа харахаар тэр тайлбар чи айгу утгагүй нийтдээ
алиа хошин юмнууд явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсө тэрийг өөрөө бодож үзэж анализ хийдэггүй болохоор тий мэддэггүй. Тэгэл юм л бол гомдчих гээд байдаг. Юм л бол бутарчих гээд байдаг. Юм л болохоор дүрсгийгэл ууралчмаар санагдаад байдаг. Тий юм л бол баг нөгөө би юу ч хийгээд нэмэргүй юм байна. Би ерөөсөө юм чадахгүй юм байна. Би ерөөсөө юм арчаагүй юм байна. Би одоо ингэж явхад бол тий ингэж л явж явах хэвээр дүүрцэн хүн юм уу гэдэг маягийн. Нөгөө тэр чинь бүгдээр л гутралын мессежүүд байхгүй эсрэгээрээ. Тийм багаз. Тэгэхээр яг миний өөрийн одоо би түрүүн тэгж хэлжээс бэлэнчилсэн гэдэг хувилбарыг хамгийн намбаа нийлжсэн. Ягаад гэвэл Монголд маш нийтлэг байдаг. Өөрөө би ерөөсөө оролдож үзээгүй ээжээж өөрөө би тэрийг шалгаж үзээгүй ээжээж нийгмээсээ гордоод байгаа байхгүй. Аднаас ингээ харьцуулж байгаа юм. Тэр өгөгдлийгээ зогсоо гэдэг талаас нийгмээс өндөр горлого тавих биш өөрөөсөө өндөр шаардлага тавьчихсан байна. Өндөр шаардлага биш өөрөөсөө одоо нэг боломжийг ч гэдэм өөрийнхөө хийж байгаа юмыг ажиглаад анализ хийгээд сайжруулах арга зам хайвал аяга амархан байна. Тэгээд ирэхлээр нөгөө гутрал чинь чи өөрөө жоохон ч гэсэн хичээгээд бид нар өөрсдөө жоохон ч гэсэн хичээх юм бол ямар нэгэн байдлаар үр дүн гарна. Гарахгүй ш гардаг байхгүй. Хамгийн гол нь бид нар тэрэндээ гаргаад байгаа юмдаа ерөөсөө үр өгөөж өгөхгүй тий одоо юу гэдэм талархал байхгүй өөрийнхөө хийж байгаа юмдаа айгу урамгүй андаад байхгүй өөрийгөө амар ийгүүтгэж юм шүүмжлээ ч юм уу биэстэ хүмүүсийн юм лаг байж байгаа би юм явж гин гэдэг юм. Тэгэхээр нөгөө гаднах юмтай хүмүүсийн харьцаалаад байвал бас бид нар утгагүй шүү дээ тий. Тэгэхээр би өөрөө ийм оролдож үзээгүй ээжээж ийм амар мундаг одоо тэнд байж байгаа мундаг хүнтэй харьцуулаад байвал болохгүй байхгүй. Жишээлбэл гутралч яг тэр шүү дээ. Жишээлбэл энд хүмүүс аягүй гоё ингээд сайхан болоод ах юм би яагаад ингэж идэх юм. Эсвэл миний юм яагаад дандаа юм бүтлгүй байж идэх юм. Тэгэхээр нөгөө атаахал ч гэдэм үү ингээд гаднах юмтай харьцуулж байгаа юмнууд чинь өөрт ч аягүй сөрөг тийм харьцаа болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр харилцааг нь бид нэр өөрчлөхөд яг тухайн хүний дотор жинхэнэ өрнөд байгаа юм. Би нэг саяхан нэг эмэгтэйтэй ажиллаж байсан. Тэр эмэгтэй яг одоо нэг бич гарцсан нэг тийм юу байхгүй олон жил ингээд бодож ирсэн гэснээр хүн харахад бол амар мундаг ухаантай айгүй хүн болгоо айгүй хүндэлдэг сайхан хүн байгаа байхгүй. Гэтэ яг гадаад ертөнцөө ингээд харахаар өөрийг амар өвддөг. Яг нэг гутралын нэг хувилбар байхгүй өөрийгөө өвддөг. Би ерөөсөө өөрийгөө өрөвдөг гэж би бодоогүй байхгүй. Гэтэ яг ингээл бодоодсэн чинь нэрээ тийм байлээ. Тэгээ хүнд ингээл амар хүнд гомддог, бас игээл нулимс гарах гал байдаг. Юм л бол уйлчих гал байдаг. Тэгээдсэн байхгүй. Тэгэлдээ битээр тэрийг яриадсан чинь уйлах хэлсэн. Айгүй амархан уйлах хэлсэн. Нэг ганцхан цагийн л яриа штэ тий. Тэгээ яасан чи дараа нь бүр ингээд инээ түрээд байдаг болцсон гэдэг тэгээд байгаа байхгүй. Тэглийн гутрал гэдгийг бид нэр өөрчилж болдго юм аа. Тий. Энэ гутралыг бид нэр өөрчлөхийн тулд чиний ертөнцид болоод байгаа юмыг би аягүй сайн сонсч задлж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бидний ярьж байгаа өөрөө өөртөө хэлдэг үлгэр чинь өөрөө өөрийгөө одоо тий ойлгодог ойлголт чинь буруу учраас бид нар улам их зовоод байгаа байхгүй. Зовоод байгаа юм шиг тий. Тэгээд энэ байдлаар удаа явах юм бол амар хэцүү аягүй депресстэй тийм учраас би чамайг одоо юу гэдэг мөнгөний сэтгэлгээ ч юм уу манай хөтөлбөрүүд төр орж ирээд ингэж явах юм бол би яг өөртөө чинь тулаад ажиллаж штэ тий. Яа. Тийштэй яг л нөгөө модуль 2 дээр сэтгэлийн хөдөлгөөний бөглөөсөөс ангиж ирэх үү гэсэн тий. Яг зөв. Тэр байхгүй юу? Одоо гутарсан байж байгаа хүнд ямар ч гоё юм байгаад нэмэргүй байдаг байхгүй юу? Сэтгэлийн гутралд байж байгаа ойлгомжтой шүү дээ тий. Тэгэхээр ямар ч гоё юм байгаад ямар ч юутай байсан дотроо ингээд зүрх сэтгэлийн шарахтаа байж байгаа тэгнээсээ яваад. Тэгэхээр мөнгөний одоо мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөрийн модуль 2 дээр бид нэр цэвэр бүр ингээд чиний гаргаж байгаа сэтгэлийн хөдөлгөөн юунаас гараад байгаа, хаанаас гараад байгаа, тэрийг чи өөрөө яаж засаж болох уу гэдэг асуулт ч юм уу тий. Ажлууд яг өөрөө өөртөө тулаад үзэхлээр нэр хариултууд нь бүгд гарч ирээд аюул сайхан тий. Өстой гоё хичээл орох юм бэ шүү хүмүүсээ. Тавиад яг бодорой. За тэгээд 3 асуулт байсан. Тэгээ би өөрөөсөө нэг асуулт асууя. За тэг. За одоохон. Биччихсэн юм аа. Одоохон. Нэг юм ингээд хийхээс өмнө амар ингээд нухацтай бодоол баг нэг ингээд үйлдэл хийхгүй нэг хүмүүс байдаг та. Тий. Бодоол тэгэл ингээд тэгчүүл яах ингэчүүл яах юм гэсэн тань би чи позитиваар ингээд хүлээж аваад тэг хийгээл үзээчтэй муу юм болохгүй ч юм билүү гэсэн чи таны үгэнд ороод хийгээд үтсэн чин алдчихвал би тэгээ хэнийг муу
таныг муулах уу өөрийгөө муулах уу гэж Аа. тэр хүмүүсүүдийг яах. Тэгэж юу тэр хүмүүст юу гэж хэлэх үү гэсэн асуулт уу тий чинь. Окей. Айгуу гоё асуулт байна шүү бас тий. Тэгэхээр хүмүүс ингэдэж шүү дээ. Өөртөө хариуцлага тэр үйлдэлийг сонгож авч хийж байгаа. Заавал чиний хийснээр хийх аль байхгүй шүү дээ. Хамгийн гол нь өөрийнхөө сонгоод хийхлээр чинийхээс дээр опшн байхгүй л ахгүй сонгох байхгүй. Сонгохгүй ингээд бодоод тэрнийг бодоод хийх үгүй юу гэд бодоод байхлаар тэр над чинь жоохон төргөн хүн. Аа. Хүлээхгүй. Аха. Хүлээхгүй үлээж чадахгүй тэг яа тийм удаан бодоод тийм хэцүү үйлдэл юм уу шийдэл гаргаад Тэгээ ихэнх хүмүүс ийм байдаг шүү дээ. Хитрхийх бодоод нөгөө тэр чинь яг зан чанар чи одоо нөгөө энэ дуртай айгүй инфлюенсер маягийн хүн шүү дээ. Тэгээ нөлөөлж чаддаг. Юу зарим хүмүүс айгүй аналитикл хүмүүс байдаг байхгүй. Айгүй их дата дээр өгөгдөл дээр тулгуурлаж ээж үйлдэл хийдэг. Тэр хүмүүс маань ингээ хүн харахад айгүй болгоомжтой хөдөлж байгаа ч гэсэн айгүй зөв үйлдэл хийх гэдэг байхгүй. Гэхдээ аюул нь ийм байдаг юм. Бид нар одоо чамд харахад айгүй амархан санагдж байгаа юм. Тэр хүнд харахад өөр байхгүй. Тэ тэгэхээр хэрвээ би чинийхаар ингээд сонгочлоо гэхэд тэр нь буруу болох уу гэхээр хамгийн гол нь энэ байхгүй юу. Чи чамд бол сонголоо гэхэд чамд зөв байж болно шүү дээ. Чиний хувьд айгүй зөв айгүй тохиромжтой байгаа байхгүй. Тэр тухайн зөвлөгөө тухайн хэлж байгаа юм. Ягаад гэвэл чи тэгж хийсээр байгаад өдөө чамаг амжилтанд хүргэсэн ч юм уу өдөө чамд нөлөөлөд хэрэгцээтэй байсан учраас чи бэстэл хүнд өгж байгаа шүү дээ юм да. Тэ гэтэл нөгөө хүн чи яаж яана гэхээр нөгөө хүний бэст нь биш байхгүй юу. Ягаад гэвэл тэр хүний зан чанар профайл нь одоо юмд ханддаг хандлага нь чамайг бодвол айгүй аналитикл учраас айгүй болгоомжтой байж нэг юм гарах гэдэг байхгүй юу. Тэ тэгэхээр тэр хүн чинийхийг авах уу хэрэглэхгүй байх уу хамаагүй хамгийн гол нь энэ байхгүй юу. Би энийг өөртөө үйлдэл хийж байгаа гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна. Өөртөө зориулж үйл тэрнээс цанаа зориулж үйлдэл хийгээгүй шүү дээ. Тэ тэгэхээр энэ аналитик хийдэг хүмүүс яадаг вэ гэхээр хизээч юмд хүрдгүү. Одоо нэг тийм үг байдаг шүү дээ. Одоо болгоомжлол шүмжлээ суугаад байдаг хүмүүсийн зөв үг нь тий шүмжилж байгаа бүх юм чи үнэн. Чиний ерөөсө буруу биш чи яд хамгийн зөв хүн. Гэтэ чи ингэж зөв байснараа чи хождог тохиолдол ерөөсө байхгүй. Шүмжлээд болгоомжлоод байдаг учраас. Тий тэрний оронд буруу болох магадaltaй ч гэсэн үйлдэл хийж байгаа хүн эцээц хождог байхгүй. Тэгэхээр хэрвээ чи хийвэл тэ одоо тэрийг авах одоо тэр амжилтанд хүрэх магадлал нь өсөх байхгүй. Одоо тэ одоо би хийвэл одоо 1 оноо авах байхгүй. Хийхгүй бол би хийвэл би 1 оноо аавна. Гэхдээ би алдаа гаргасан ч гэсэн 1 оноогоо авчиж байгаа байхгүй. Яагаад гэвэл би алдаанаасаа сурчиж байгаа байхгүй. Тэр 1 оноо минь надад байгаа. Чи гэтэл аль хэдийн 0 дээр байгаа байхгүй. 0 дээр тий. Бодоол байгаа. Гэтэл би 1 оноогоо алдаагаа гаргасан юм чи 2 дахь удаага би хийхдээ тэр алдаагаа автахгүйгээр үйлдэл хийж байгаа байхгүй. Тэгээ хизээч төгсгөл төр гоё юм болохгүй байхгүй. Гэтэл тэр анализ хийж байгаа хүмүүс ч яадаг вэ гэхээр амар төгсгөл төр нэг удаа үйлдэл хийгээл тэр нь амар төгсгөл төр болчих юм шиг гордод байгаа. За. Тэ? Бид нар болохоор үйлдэл хийж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр алдаа гарна гэдгийг мэддэг. Ухамсарладаг. Алдаа гарсан ч гэсэн би гарсан үед нь би өөрөө хариуцлага хүлээнэ гэдгийг мэддэг байхгүй. Тэрнээс биш энэ алдаа гарангуут нь хэний буруу болох юм бэ гэж эзэн хаживэл тэр хүн үйлдэл хийхгүй байх гэдэг байхгүй. Тэ? Хэрвээ тэр хийж байгаа тэр чинь цэвэр хариуцлагын асуудал яриад байгаа шүү дээ. Цэвэр миний амьдрал юм чинь би хэний төлөө хийж байгаа эцээст. Тэ? Хэний төлөө хийж байгаа юм би энийг хүсээд байгаа юм хүсэхгүй байгаа бол тэгээд тэндээ хөвчлээ л да. Хэдэн жилийн дараа нөгөө ясчи алзарцсан байж л шүү дээ. Тэ? Тэгэхээр чиний зүв байхгүй. Тэндээ ингээ ясчи алзраа сууж ивэл айгүй амарч юм болов тэгээд ясаа ялцруулаа өвтчээ гэж хэлэхэд байгаа байхгүй би. Тэгэхээр нөгөө хүн чинь шарамдаа хөдлөх байхгүй. Ялгаа нь тий. Тэгэхээр одоо миний хэлж байгаа нь болохоор яс чамд үйлдэл хийвэл илүү ашигтай гэдгийг ойлгочих юм бол өөртөө тохирсон зүйл үйлдэл хийх байхгүй. Тэрээс цаагийн хэлдэг үйлдэл биш байхгүй. Би өөрийнхөө ч үйлдэл хийх. Би зүгээр санааг нь хэлээд байгаа нь тэр хүний зүгээс цаагийн үйлдэл хийж байгаа биш байхгүй. Чи өөрийнхөө үйлдэл хийх гэж байгаа бол өөртөө зориулж сонголтоо хийх хэрэгтэй байхгүй. Хэрвээ чи үйлдэл хийхгүй бол хизээч нөгөө алдаагаач гарахгүй одоо амжилтандаа ч хүрэхгүй. Тэгээ амжилтанд хүрдэг бүх хүмүүс яадаг вэ гэхээр их бага хэмжээгээр хариуцлага өгдөг. Эрсдлийг туулдаг. Эрсдэл гэдэг нь их амар нөхрөө шууд би амиа орлох гэж байгаа биш байхгүй. Үгүй чи амиа орлох гэж байгаа асуудал өгч байгаа юм биш шүү дээ.
тий. Тэгэхээр би яг тэр хүнтэй өөртөө ингээд одоо жишээ жоохон тэр хүнийг өөрөөр нь яриулаад тэр хүнийх нь өөрийнх нь хийдэг үйлслүүдийг ингээ хараад хүүхээс айгаад байгаа үйлдэлийг хараад сонсож байгаа тэрэн дээр нь жоохон ивэс игээ цэвэрлээд өгч юм бол тэр хүн үйлдэл хийгээл хэлчихнэ. I'm quite sure about that. Тэ? Тийм байгаа. Харин тийм тий. Гоё асуулт шүү. Баярлалаа цана. Сонион хүмүүстэй тааралдсан шүү те. Гого бид нар аргагүй те. Хүмүүсүүдийг одоо эдгээр адилхан хүмүүстэй найзлахыг хүсдэг те хүмүүс. Яг өөртөө төстөөд хүмүүстэй л найзлах гэж санаа нийлж байгаа хүмүүстэйг найзлаа шүү те. Гів гэдэг өөр хүн гард ирэх юу гэж ярих юу гэж нөгөө итгүүл хийж мэдгүй. Тий. Юу гэж хэлэхээ мэдгүй тий. Чиний яг opposite байхгүй тэр хүн чинь яг чиний эсрэг зүг төрлийн шин чанартай хүн учраас яг чиний хэлж байгаа ямиг юу ахлаар тэр хүн чиний хийж байгаа бүх юмнууд амар эрсдэлтэй байхгүй. Цанаа яаж хийдэг вэ тий. Гэтэл ингээд цанаа яаж бодлохоор ингээд ийм амар хөнгөн шингийн ингээд болгоод байдаг байна. Би л чадахгүй тий. Би тэгэж ингэж хүмүүстэй уулзаа наашаа цаашаа чадахгүй гэдэг байхгүй. Тэр хүмүүс чи айгу анализ хийгээд айгу болгоомжтой эсвэл нөгөө олон хүмүүстэй харьцах биш. Айгу цөөн хүмүүстэй сайн найз нар байхыг зорддог хүмүүс аахгүй. Тэ? Чи бол уулзсан хүн болгонтойгоо найзалж чадчих байхгүй. Тэргээр амар ээж. Хүний нөгөө татдаг юу байгаад шүү дээ, тэ? Ичээд байгаад харилцааны шинж. Яа. Баярлалаа. Окей. Энэ ярилцлагыг ороод ирсэнд баярлалаа. Бас дөрвөн их чухал асуултанд айгуу гоё тайлбарлаад хариу өгсөнд их баярлалаа. Их сонирхолтой тэгээд хүнд ойлгомжтойгоор тайлбарлаж өглөө. Моника их баярлалаа. Тэгээд пэйжийнхаа бүсгүүчүүдэд хэлэх гэсэн юм аа. Манай Моника дасгалжуулалт жилд 3 удаа сургалт явуулдаг. Тэгээд би бол 8 жилийн 9 сард 2 сарын сургалтанд суусан. Тэгээ одоо 3 сарын 16-нд шинэ 3 сарын хөтөлбөр эхлэн тэрний нэр нь мөнгөний сэтгэлгээ. Би бас тэрэнд орно ядвал би жоох өөрөлдөө. Багада мөнгөтэй харилцааг сурч аваагүй. Тэгээ одоо нас явсан ч гэсэн тэрэнд ингээд сурч чадаагүй ч одоо энэ курсд би бол заавч гүсэн. Тэгээ манай пэйжийн дагалчдаас энэ курсыг сонирхоод бүртгүүлэх хүн байвал би энэ видеогийн танилцуулгын доор орох линкийг оруулна. Тэгээд энэ курсд 3 сар хамтдаа суралцахыг урьж байна. За баярлалаа. Тэгээд цанада намайг урьж оролцуулсан их баяртай байна. Тэгээд танаа залуучуудтай хөтөлбөр дээрээ дамжаад уулзсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд яс хийж байгаа ажил бүхэнд чи өндрөөс өндөр амжилт хүсье. Видеоноо чи үнэхээр гоё байдаг шүү. Надад бас аягүй хэрэгцээтэй юмнууд сонсогддог. Би ч бас чиний нөгөө targeted нөгөө хүмүүс чинь шүү дээ, тий. Чиний одоо хэлж байгаа зөвлөгөөнүүд надад ч гэсэн хэрэгтэй сонсогддог. Тэгээд тийм учраас их баярлалаа гэж хэлээд нөгөө өөрийнхөө хийж чаддгаараа ингээд бид нарыг одоо гээгүүлж агаад чинь тэгээд баярлалаа гэж хэлээ. Тэгээд хэдүүлээ мөнгөний сэтгэлгээгээ хөтөлбөртөө орж ирээ. Энд байж байгаа залуучуудаа ч гэсэн бүгдэнд нь санаа зовхгүй ороод ирээд бид нэр ярилцах юм бол өнөөдрийнх шиг энэ гой яриагаа хөтөлбөр дээр үргэлжлүүлнэ шүү дээ, тий. Окей. Тэгээ бас нэр хэлээгүй байгаа. Энэ хөтөлбөрийн бонус нь 2 удаа Моника дасгалжуулагчтай ганцаарчлсан дасгалжуулалтын цагтаа ийм гой бонустай шүү. Тэгээд тэрэн дээр бүх юм амьдралынхаа нууцыг дэлгэнэ. Тэгээд ямар нэгэн бэрхшээлээр тэрнээсээ салж ингээд гэгээлэг ирээдүйдээ хөрөнгө оруулаарай.